За, эрхэм сайд нараа төлөвлөгөө гэдэг бол хүсэл мөрөөдлийн жагсаалт биш, хариуцлагын гэрээ байх ёстой гэдгийг юуны өмнө тодтогоод хэлчихье. Төсөлтөө танилцсан 2027 онд 15.3 их 80 төгрөг зарцуулна гэжээ. Та бүхний 2025 оны төлөвлөгөөний биелэлт чинь тал хувьтай ч хүрч чадахгүй байгаа шүү дээ. Дахиад 15 их 80-ийн төлөвлөгөө оруулж ирж байна. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан дээр тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааны чинь гүйцэтгэл 48.5% байсан. Бүх хөтөлбөрийн үр дүн чинь 57.1% байсан. Тэгээ гол шалтгааныг нь судалгаа тооцоолдгүй төлөвлөлт гэж та бүхэн өөрсдөө дүгнээд энэ тайланд оруулсан байгаа шүү дээ. Тэгээ шалгалтын дээр F дүн авчаад тэгсэн ирнэ хичээхгүй одоо яг онц авнаа гэж байгаа юм шиг байж таарахгүй шүү дээ. Өнөөдөр яг л энэ алдаагаа давтаад орж ирж байна. Өмнөх алдаанаасаа ерөөсөө суралцаагүй байна. Даалгавраа 50% хийсэн хүүхдэд ямар дүн багш нь тавьдгийг та бүхэн гэртээ хараад хүүхдүүдээс асуугаарай. F буюу муу дүн багш тавьдаг. Тэгээ ийм л дүн тавихаар байна гэж би харж байна. Тэгээ салбарын сайд нараас нь одоо асууя. Нэгдүгээр эдийн засаг хөгжлийн сайдаа 2025 оны төлөвлөгөөний биелэл чинь 50% байхад 2027 оны төлөвлөгөөний үр дүн чинь ямар үндслээр 100% биелнэ гэж та ер нь бодож төлөвлөж байгаа вэ? За хоёрдугаарт засгийн газрын хэрэглэх газрын сайдаас асууя. Манай улсын хувьд бол энэ Дэлхийн банкны засаглалын индексийг нэлээд энэ тоон шалгуур үзүүлэлтэд ашигласан байна л да. Хууль, авилга, энэ засаглалтай холбоотой асуудлаар. Тэгээ энэ 6 ийм индекс байдаг. Энэ индекс дотроос тогтмол буурж байгаа нь ерөөсөө өсөлт үзэхгүй тогтмол буураад байгаа нь government effectiveness буюу төрийн засгийн газрын үр дүнгүй байдал. Энэ үзүүлэлт ерөөсөө архихгүй байгаа. Тэгээ ингэж буурсаар байгаа сэхээний тасагт орхоос өмнө бид нар суур өвчнийг нь ангаах реформ шийдлээ хийхгүй бол зүгээр нэг барилга байгууламж бариад арга хэмжээ зохион байгуулад байх юм бол болохгүй. Ингэж арга цаасаар байгаад сэхээний тасагт орвол гэж хэлмээр. Тэгээ энийг би энэ бүтээмжтэй холбоотой төрийн албаны асуудал за эн чинь мэдээж авилга хээл хайхуул хууль эрх зүйн орчинтой холбоотой ингээд индикаторуудыг харааллаа л да. Ерөөсөө надад бол реформын шинж чанартай юм харагдахгүй байна. Тэгээ энэ дээр уг нь улсын хурал түрүүжил бас нэлээд ахиц гаргах хууль тогтоомжийн хуулийг дагуулад засгийн газарт энэ оны 5 сарын 1 гэхэд хууль давсан журмуудаа бүгдийг цэгцлээ, хүчингү олгоо. Эн чинь төрийн албанд давхраа нуглаа гаргаж гин, хууль ойлгомжгүй болгож гин, хүнд суртал бий болгож гин, авилга бий болж гин, хуулийн хулгай хийх, бүр хуулиар биш журмаар зохицуулаад байгаа юм байна. Энийгээ цэгцлээ 5 сарын 1 гэхэд дуусгаа гэсэн. Өнөөдөр 5 сарын 8-ны өдөр. Энэ ачаал юу болж гинөө? Ямар үр дүнтэй байна гэдгийг хариулаад өгөөч. За 3 дугаар асуулт хууль зүйн сайд байхгүй юу? За эрүүл мэндийн сайдаас асууя. Эрүүл мэндийн одоо тэргүүлэх чиглэлгээд ингээ орж ирж байгаа. Гэтэ нэг сэтгэл эмзэглүүлийн зүйл бол 2025 оны төлөвлөгөөн дээр эхнийхсэн эндэгдэл өссөн байсан. Тэгэхээр эхнийхсэн эндэгдлийг та энэ жил 27 онд бууруулахын тулд яг ямар дөрвтэй арга хэмжээ авч гинэ гэдгийг асуумаар байна. Энийг яагаад асуугаад байгаа юм гэхээр би 25 оны төлөвлөгөөний гүйцэтгэл дээр нэлээд гайхсан юм. Монгол хүний дундаж наслалт буурцаан гэдэг юм засгийн газрын хэрэглэх биш эдийн засгийн хөгжлийн яамны доор байдаг хяналт хэрэгжүүлэх газрын тайланд бүр өөрт нь дулдаад ирсэн байгаа байхгүй. Гүн чин дайн дажинтай улс байгаа биш үү? Цар тахалтай улс байгаа үстэй. Яахаараа ингэ харсан чинь ерөөсөө тоо индексүүдээ буруу авцсан. Маш болох алдаа. Өөр улсын За асуултаа гүйцээг асууч. 1 минут. Номын жигөөш. Тэгээ уг нь бол Монгол хүний дундаж наслалт өсөж байгаа юм билээ шүү дээ. Тэгээ энийгээ та нарт бүр ингээд тоог нь хольж та Сант Лукач гэх нэг сонин улстай холиод оруулаад ирсэн. Тэгээ ийм хэмжээний тоог одоо зөрүүлж орж ийн гэхээр би бол бодлого төлөвлөлтөн дээр тооны мэдрэмж байхгүй хүмүүс байна гэхээр жоохон санаа зовоод байгаа. Тэгээ энэ дээр та хэд маань юу гэж харж одоо эрүүл мэндийн яам оруулж ирв. За 4-дугаарт хууль зүйн сайдаас бас асуумаар байна л да. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг маш сайжруулна гэх тоон үзүүлэлтээр ороод ирж байгаа. Гэхдээ хийх арга хэмжээнд нь бол ямар нэг юм байхгүй. Тэгээ энийг яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ийм гинт сайн болчихно гэж төсөөлөд байгаа юм. Одоо бол иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл үнэхээр шалдаа бууж шít.
Энэ хууль эрх зүйн реформ нь одоо хууль зүйн яам дээр байгаа. Энэ хуулиа хурдан оруулж ирмээр байна. Иргэд шударга шүүхэд итгэхгүй байгаагийн нэг асуудал чи яг шүүхийн шийдвэр гүйцэтгэл нь ажиллахгүй байгаатай холбоотой байхгүй юу? Тэг үнэхээр шүүхэд итгэх итгэлээ сайжруулъя. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээ сайжруулъя гэвэл энэ хууль эрх зүйн орчныг нь бий болгох хуулийн шинжилгээ энэ юмнуудаа түргэн оруулж ирмээр байна. За хэн хариулах вэ? За энх хоёр сайд, Шадар сайд энх хоёр хариулъя. Дараад нь Батшугар сайд, Амар сайхан сайд бэлдэж байгаарай. Энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль бол маш одоо чухал хууль болсон. Цаг үеэ болсон. 5 жилээ төлөлдөг болсон. 5 жил дотор Монгол улсын нийгмийг хөгжүүлэх бүх хөтөлбөр, төсөл, салбар хоорондын бүх уялдааг хангаад шаардлагатай тэр зорилт төвшин, хэмжигдэх үүс, бодиттой, хамааралтай, хугацаатай эдийн засгийн ач холбогдлогоор нэрмэлээд гаргаад шинжлэх ухааны одоо их багш чуулганаар академийн багш чуулган хилцүүлээд бүхий л одоо нийгмийн хүрээнд одоо хилцүүлэг болж томоохон ажил болж баталсан. Тэгэхээр энийг л бид нар хэрэгжүүлнэ. Одоо бидэнд бол юм тодорхой. Энийг хэрэгжүүлэхийн тулд жилийн төсвийн хүрээг нь батуу гаргаж байгаа. Орлогч нь ийм байна. Зардалч нь энэ төвшөнд байна. Энэ төвшин цангийн яам төсөө зохио. Ингэж бодлого нь төсөв нь одоо ингээ хэрэгжилтэн гэдээ гараад эхэлж байгаа. Энэ жилийн хэрэгжилтэн дээр ингээд зарим үзүүлэлтүүд баг байгаа асуудал яг түрүүн гишүүд хөндөд байсан. Манай энэ их хурлын гишүүд хуулийнхаа зарчмыг жоохон дутуу ойлгож санал гаргаж маш хэмжээний санал гаргасан. Зарим бүр хуулийн зөрчилтэй өлтөр санал гаргаж хилцүүлэн дээр буцаагдсан зүйлүүд их бий. Одоо бол тэхгүй. Энэ чинь бодлого доктортой, сахилга баттай цаашдаа хэрэгжнэ. Бүгдээрээ ингээд нэг эндээ дасаад, суралцаад энэ чинь нэг шилжилтийн юм ажил хийгдэж байна шүү дээ. Их сайн. Тэгэхээр энийг аль болох бүгдээрээ дэмжиж ингээд цаашдаа явна. Энэ нөрөө улс орны хөгжлийн бодлого, улс төрөөс ангид, улс төрчгүй, доктортой, урт хугацаанд одоо бодлого болж хэрэгждэг ийм тал руугаа л орцгоё гэж бид нар улс төрийн энд 5 нам хамтарч яж энэ үндсэн хуулийг өөрчилж шийдсэн ажил шүү дээ. Тэгэхээр энийг бүгдээрээ хэрэгжүүлээл ингээ явна. Үр дүнгууд тасралтгүй гарна, үр дүнгууд байнга шийдэгдэн. Хамгийн гол нь энд бас хариуцлагын асуудлууд байгаа. Цаашд энэ хариуцлагын асуудлыг дүгндэг, шалгадаг энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх гэж нэг том систем ажиллаж байгаа. Ажлаа хийхгүй байгаа, дутуу хийдэд байгаа энэ төрийн албанд авах арга хэмжээний асуудал төрөх тодорхой болсон шүү дээ. Ингээд одоо нэг хэрэгжилтэд хангаал хоёр талаас нь шаардаад ингээл явцгаая. За Батшугар сайд хариулъя. За баярлалаа. Номын чимэг гишүүний асуултанд хариулъя. Энэ нярайн дэгдэл бол өссөн тийм ээ харамсалтай статистик гарсан байна лээ. Үүнтэй холбоотойгоор бол нэг ихний улсыг засаад сайжруулаад дахиад имлэг бариад ингээд асуудал шийдэгдэхгүй. Энэ нэг өсөндөө бол шууд одоо нэгдүгээрт хяналтанд байх асуудал гарч байгаа. За хяналтын талаар бол бид нэр анхан шатны имлэгдээ дийлэх одоо ачааллын өөрлөгөн зөв хангатнаас нь энэ ясандаа бас сая эмдүүцийн 03 дугаар тогтоолыг нь батлагдсан анхан шатны өрхийн имлэгүүдийг санхүүжилтийн 30%-аар нэмэгдүүлж байгаа. За яг үүнтэй холбоотойгоор танд хэлэхэд бол бас манай дундаж насжилт бол 71.8 байгаа. За үүнийг задлаад үзвэл эрэгтэй хүн бол 67.9, эмэгтэй хүн 77. Нэг ясандаа За өөр хэнэс үү? Би энэ хоёр сайд хариулъя. Журмууд зэгцлэх тогтоолын биелэлд асууад байна л да. Яг би хариулчихна л да. Ерөнхий сайдын захирамжаар энэ ажлын хэсгийг хууль зүйн сайд ахалж байгаа байхгүй. Тэгээ би одоо өөр сайдын өмнөөс ингээ хариулаад байх чинь зохимжгүй байгаа даа шүү дээ. Номчим гэж үнэ. Би хариулчихна. Шинэ сайд маань юу хийж байгааг би бас мэдэхгүй. Өмнөөс нь хариулмааргүй байгаа даа шүү дээ. Аюу гомдчих чинь билүү. Би одоо хоёр сайдын ажил хавсарч хийгээгүй шүү дээ. За номын чим гишүүн тодруулж асууя. Нэмэлт асуулт 1 минут.
Тэгээ энх хоёр сайд яагаад ингэж хариулж байгааг би ерөөс ойлгохгүй л да. Уг нь хүний хэлээр л асууж байгаа юмсан. Өөрөө ч гэсэн та энэ асуудлыг маш их нийгэмд ойлгуулж өөрөө энийг бас манлайлж явсан хүн шүү дээ. Тэгээ энийг асуухаар би биш, би сайд нь биш гэдэг ах юм. Танаа засгийн газар дээр л энэ чи олон салбарын юм нэгтгэдэд энэ чи явж явах ёстой шүү дээ. Би байнгын орон дээр ч гэсэн асуусан. Та тэгвэл засгийн газар дээр энийхээ асуудлыг тавиад тэг мэдээлэл өгчөөчд. Ийм маягаар юм хариулна гэж юу вэ? Тэгээ ер нь бол цөмөрөө энэ смарт буюу тэр хэмжигдэхүүц тодорхой зорилт тавихгүйгээр төсөв ерөөсөө баталж болохгүй. Тэгээ үр ашиггүй зардлаа хасаж салбарын сайд нарт нь үр дүнгээр нь хариуцлага тооцдог систем рүү орохгүй бол одоо тэр хөгжил гэж ер нь ярихад их хэцүү боллоо шүү дээ. Тэгээ хөгжил гэж ямар сургалтанд суугаад барилга байшин бариад байхыг хэлэхгүй хүндээ хөрөнгө оруулаад системээ эрүүлжүүлээд иргэдийнхээ амьдралыг чанарыг дээшлүүлэх л асуудал шүү дээ. Тэгээ ингээ хариуцлагагүй төлөвлөлтийн уршгаар ард түмэн л иргэдийн амьдрал доторж энд нь л тохироод шүү дээ. Энэ дээр бас анхаармаар. За номын чимэг гишүүнээ ярьж байгаа зөв шүү. Засгийн газрын гишүүн улсын их хурлын гишүүдийн асуултанд үнэн зөв бодиттой хариулт өгөх ёстой. Улсын их хурлд хүндэтгэлтэй хандаж чуулганы хуралдаанд ирэх үүрэгтэй. Энэ хууль зөрчих юм бол төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу бас хариуцлага тоосноо гэж заасан. Энийг би хуралдааны хэд сануулсан. Тэгээ хууль зүйн сайдаа дуудаж ирүүлэлтэй. Энэ таны үүрэг инх хоёр сайд засгийн газрын хэлэх газрын дарга. Тэгээ хууль зүйн сайдаа ирэхгүй бол та өмнөөс нь хариулахаас үүрэгтэй бас. Засгийн газрын хэлэх газрын дарга. Тэгээд ингээ хариулаач гэхээр хариулдаггүй. За тэгээд би түрүүн бас нэг Цогтбаатар гişүн хөндөж байсан. Хариулт хангалтгүй бол бичгээр гүйцээж өгөөрэй гэж. За 4 сарын 7-ны өдрөөс би 5 сарын 1-ний өдрийн хүртэл хугацаанд яг энэ асуудлаар улсын их хурлын 21-р зүйлийн 21-24 хэсэг заасны дагуу 4 сарын 3-наас 5 сарын 1-ний хооронд улсын их хурлын чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцсэн асуудлууд дээр 8 удаагийн нэгдсэн чуулган дээр 9 асуудал дээр нэмэлт 6 асуудал дээр тийм үү засгийн газрын сайд нарын мэдээлэл өгсөн 3 асуудал дээр улсын их хурлын тамгын газар тодорхой гишүүдээс мэдээлэл өгсөн хариултыг гүйцээж өвнөөс 9 асуудал